За анхаарлаа хандуулж хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр хилцүүлэг нэвтрүүлэг одоо үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. За энэ жил одоо Томоогийн 300 мянган хүн түн вакцин хийхээр төлөвлөсөн. Тэгэхээр иргэдийн хувьд бас хүүхдтэй вакцин хийх үү, яах уу, одоо ямар тохиолдолд ер нь Томоогийн вакцин хийх юм бол хаана яаж хийх юм бол гэд маш олон мэдээллийг бол сонирхож байгаа гэж бодож байна. За энэ утгаараа бид студидтэй зочид өрөө та бүхэнд мэдээлэл өгөх гэж байна. За манай студид халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга Таш Багам хүрэлцэн ирсэн байна. За мөн нийслэлийн эрүүл мэндийн газрын нийтийн эрүүл мэндийн өвчний хяналт сэргийлэлтийн хэлтсийн дарга Болормоо ирсэн байна. Ингээд хүрэлцэн ирсэн зочдтой маш их баярлалаа. За одоо маш чухал бас хариуцлагатай үе ирж байна. Ерөөсөө дархлаажуулалтын үе бас ирээд нэлээд удаагүй байна. За ялангуяа эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүдэд дархлаажуулалтанд хамруулаарай тий. За одоо зорилттой бүлгийн хүмүүс маань дархлаажуулалтанд идэвхтэй хамруулахыг бас нэлээд уриалж байгаа харагдаж байна. Энэ жилийн тухайд бас одоо хаанаас тий ямар вакцин ирсэн байгаа вэ? За та бүхний хувьд энэ хөдөө вакцинжилтийн ажлыг ямар хувь байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? За Таш Багам даргаас эхлэе. За энэ жилийн хувьд ер нь жил болгон улирлын томоогийн эсрэг вакциныг за улирал өгтуулан хийдэг. За улирал өгтуулан гэдэг нь одоо ямар улирлыг хэлж байна вэ гэхэлэр хүйтэн сэрүүний одоо улирал буюу одоо амьсгалын замын халдвар түн дотроо томоо одоо дэгддэг улирал буюу одоо намрын улирал ялангуяа 9-10 сард одоо зарилтад бэлгийн хүн амыг томоогийн эсрэг вакцинаар дархлаажуулах арга хэмжээг бол улсын хэмжээнд зохион байгуулдаг. За энэ жилийн үед бид 300 мянган хүн түн вакциныг хүлээж аваад одоо аймаг орон нутагтаа бол түгээсэн байна. За энэ вакцины хувьд бид нэр дэлхий дээр ер нь үйлдвэрлэлийн аргаар нь бол одоо 3 центтэй болон 4 центтэй гэсэн. Өөрөөр хэлбэл 3 центтэй гэдэг нь томоогийн өвчин үүсгэх одоо үндсэн энэ вирусуудын 3 одоо вирусын эсрэг вакциныг за мөн 4 центтэй гэдэг нь бол 4 хэв шинжийн эсрэг вакциныг 4 центтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм 4 цент вакциныг хүлээж аваад дархлаажуулалтанд хэрэглэж байна. За 4 цент вакцины хувьд А хүрээний 2, Б хүрээний 2 омгоос одоо хүн амыг урьдчилан сэргийлэх зорилготой. За бид ерөнхийдөө дэлхийд дахинд одоо бас энэ томоогийн халдварт өртөөд хүндрэх, эндэх ийм одоо эрсдэл өндөртэй байдаг насны бүлгийн хэм буюу одоо энэ хүн амд дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Ер нь өнгөрсөн энэ 24, 25 оны томоогийн улирал за түүний өмнөх жилүүдийн томоогийн улиралд хэн хамгийн одоо томоо төртөмхий байна вэ гэхээр бага насны хүүхдүүд түүн дотроо 5 хүртэл насныхаа эмнэлэгт хэвтэлт болоод одоо халдвар төртөлтийн бол дийлэн хувийг эзэлж байна. Түүнээс гадна 65 буюу түүнээс дээш насныхан за жирэмсэн эмэгтэйчүүд за эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор эм чимлэгийн мэргэжилтнүүд гэсэн эдгээр зорилттой бүлгийг дархлаажуулах зөвлөмжтэй бөгөөд улс орон болон одоо өвчлөлийнхөө нөхцөл байдал энэ одоо өртөж байгаа бүлгийг тандан судалсны үндсэн дээр эдгээр бүлэгтэй бол дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулдаг. За дархлаажуулалтын ажил эхлээ явж байна. Тэгэхээр та бол бас нийслэлийн эрүүл мэндийн газрыг хөтлөж байгаа учраас нийслэлийн хэмжээнд одоо хичнээн вакцин тий хичнээн хүүхдүүд ер нь хичнээн зорилттой бүлгийн хүмүүс байгаа. Энэ дөрвүүд дээр хуваарлтуудаа ер нь ямар хөө байдлаар яаж хийж байгаа зохион байгуулалтын үед ямар хөө байгаа вэ? За энэ жилийн улирлын томоогийн эсрэг вакцинжуулалт бол 9 сарын 12-наас эхэлчихэд байна. За манай нийслэлийн хэмжээнд бол 9 дүүргийн 151 өрхийн эрүүл мэндийн төв, 4 тосгоны эрүүл мэндийн төв. Ингээд нийт 155 өрхийн эрүүл мэндийн төв болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагаар бол томоогийн дархлаажуулалт эхэлчихэд байна. За энэ дархлаажуулалтыг бид нар гол зорилттой бүлгүүдэд хийж эхэлж байна. Нэгдүгээр нь бол 6 сартаагаас 6 нас хүртэлх хүүхдүүд. За хоёрдугаарт нь болох дээр жирэмсэн эхчүүд. За 3 дугаарт эрүүл мэндийн байгууллагад ажилладаг улсууд, 4-дүгээрт нь 65-аас дээш настай ахмад настан болон арга хуучуудтай хүмүүсийг дархлаажуулалт ажлыг эхэлчихэд байна. За энэ жил бол нийслэлд бол ерөнхийдөө томоо бол 136 хүн томоо бол нийслэлд бол хуваарлагдсан байна. За энэ ажлууд хийгдээд явж гин дүүрэг дээр бол янз бүрийн харьцангуй сонгон хархан дүүрэг буюу Баянзүрх дүүрэг дээр хүн ам нийслэлийн хүн амын ихэнх өрөөс 45-аас дээш байдаг учраас энэ дүүргүүдээр ерөнхийдөө томоогийн дархлаажуулалт хамгаалах тонгийн харьцангуй их байгаа гэж бодож болно. Тийм учраас бид нар бол томоогийн дархлаажуулалтаа эхэлсэн байна. Эхлэхдээ бид нар хамгийн гол нь зорилттой бүлгийн хүүхдэд дархлаажуулахын тулд гол нь 0-аас 6 сартаагаас 6 настай хүүхдэд дархлаажуулахын тулд бид нар эхлээд хамгийн түрүүнд цэцэрлэгийн байгууллагуудаа эцэгчүүдэнд сургууль сурчлагаа хийгээд түүнээс гадна бүх цэцэрлэгүүдээр эцэгчүүд бол томоогийн вакцин хийлгүүлэх
зөвшөөрлийн хуудсуудыг бол цэцэрлэг болгонд хүргээд өгсөн. Тэгээд цэцэрлэг болгоны багш нартай хүргээд багш нар маань өөрийнхөө эцэгчүүдэд тэр зөвшөөрлийн хуудсыг хүргэж өгөөд тэгээд эцэгчүүд зөвшөөрлийн хуудсан дээр за манай хүүхэд бол томоогийн эсрэг дархлаажуулалт хамрагдах зөвшөөрж байна гэсэн тохиолдолд бид нар очиж болоод цэцэрлэг дээр суурлаад бол дархлаажуулалт хийх ажлуудыг хийгээ явж байна. За мөн хоёрдугаарт мөн энэ 65-аас дээш настай архах хууч өвчтөй хүмүүсийг бол гэрээр нь очиж дархлаажуулах ажлуудыг бол эрхэлсэн явж байгаа. Ийм байдлаар явж байна. За тэгэхээр манай студид халдвар төвчил судлалын үндэсний төвийн томоогийн үндэсний нэгжийн эмч давхар судлаач урт насан үргэлжлүүлсэн байна. Танд үргэлжлүүлсэн маш их баярлалаа. За бид бас улс орондоо ерөөс дархлаажуулалтын ажил хийхсэнтэй холбоотойгоор үзэгчтэй бас мэдээлэл өгч байгаа. Та манай үзэгчдэд бид нар одоо томоо болон томоо төс төвчин гэдэг хоёр яриад тийм. Тэгээ нийтлэг бид нар томоо тусчлаа, томоо гэж ярихаасаа илүү манай хүүхэд ханиад хүрчлээ, ханиалгаад байна, ханиадтай байна бид нар гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр та томоо болоод томоо тус төвчний ялгааг одоо хэлж өгөхгүй. Эмнэлэг зүйн шинж тэмдгүүд ямар ялгаатай вэ? Бид нар бол одоо томоогийн вакцин хийх гэдэг байгаа шүү дээ, тийм. Энэ дээр та бас нэг тайлбарлаж өгөхгүй юу? Томоо төс төвч өөрөө үүсгчээрэл ялгаатай болохоос биш яг одоо эмнэлэг зүгээр яг одоо шууд ингэ энэ томоо юм байна, энэ томоо төс дөр нь үүсгэсэн байна гэж ялгахад хэцүү. За яг томоогийн вирусын хувьд бол үүсэх юм бол маш хүндэр халуурдаг. Одоо томоо төстийг үүсгэж байгаа вирусээс илүүтэйгээр хүндрэл өгдөг ийм одоо онцлогтой. Гэхдээ бид нар яг одоо энэ хүмүүсийг одоо гаднаас хараад үеийн томоогийн вирусээр үүсгэсэн, энэ томоо төс дөр үүсгэсэн байна гэд хэлэхэд бол хэцүү. Эмнэлэг зүгээр ч гэсэн ялгахад бол одоо бас жоохон төвөгтэй байдаг. За тэрийг одоо ялгахын тулд одоо бид нар вирус судлалын давартаар сорц одоо авдаг байгаа. За хамгаалалын ачтай сорц аваад нэрээсээ вирусыг одоо яг одоо ямар вирус орчилт байна вэ гэдэг ийм одоо таналтыг одоо явдаг. За 7 хоногийн одоо мэдээгээр яг Монгол улсын хэмжээнд ямар вирус орчилт байна те аль нь одоо альны хитвчл өндөртэй байна, аль нь одоо дэгдэлтийг үүсгэж гин гэдэг үндсгэрэл за томоогийн вирус одоо энэ удаагийн дэгдэлтийн голлох шалтгаан болж шүү гэдэг тийм мессежүүдийг л өгнөхөөс биш хүн болгон дээр энэ томоогоор үүссэн томоо төстийн вирусээр үүсгэсэн байна гэж хэлэхэд бол одоо бас хэцүү. Яг ингэсэн чинь тэр одоо шинэ нөгөө бид нар томоогийн вакцин гэж тустай гэдэг байгаа шүү дээ, тий. Гэхдээ ханиад гэхээр магадгүй илүү томоо нь илүү нөгөө магадгүй энэ төрлийн вирусээр өвдөх юм бол хүндрэх нь илүү юм уу те гэж үзээд бид нар ч одоо вакцин хийлгээд байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Томоо төстэй 200 гаруй үүсдэг. За тэгээ ерөнхийдөө ханиад томоогийн анхдах шалтгаан нь 90-95 нь вирусын шалтгаан тогтоо байдаг байгаа. Тэгээд томоогийн вирус мань өөрөө хүндрэл ихтэй, нас уралт эндэгдэлд хүрээдэг тийм одоо томоо төстийг ботход бол тийм хүндрэл ихтэй вирус байдаг. Тийм учраас яг энэ вирусынхаа эсрэг одоо хүндрэлээс нь сэргийлэх, өвчлөлөөс орсон сэргийлэх зорилгоор вакцин хийдэг байгаа. Халдвар төвчил судлалын үндэсний төвд одоо яг ер нь хичээл сургууль эхлснээс хойш хандж байгаа байдал ер нь ямар хувь байна? Өвчлөл ерөнхийдөө олон жилийн дунд одоо олон жилийн үзүүлэлтээс харахад 30 дугаар 7 хоног буюу 9 сарын дундаас эхлээд нэмэгдээд одоо 10 сараас илүү одоо өвчлөл одоо тасалдаг одоо нэмэгдэж жаад 12 сарын сүүл 1 сарын оргил үедээ хүрдэг юм бол зүй тохиол явагддаг. Тэгэхээр сургууль цэцэрлэг эхэлсэнтэй гадаа бас одоо сэрүүн болж эхэлж байна. Тэрнтэй холбоотой бага зэрэг өвчлөл одоо нэмэгдэж байгаа юм бол байдал одоо байна. За яг одоо 36 дугаар 7 хоногийн байдлаар нийт амлалтаар үйлчлэгийн 3 орчим хувийн том төс төвч эзэлж байна. За эмнэлэг төвтөж байгаа хүмүүсийн нэг 10 орчим хувь нь амьслын зам жижигхэн хүн халдрын шалтгаантай буюу уушиг нөр хүслээр хэвтэ эмчилүүлэх хэрэгтэй одоо эзэлж байна. Насны хувьд аваад үзэх юм бол нийт өвчлөлтийн маа нэг 80 орчим хувь нь 15 хүртэлх хүүхдүүд одоо эзэлж байна. Үүнээсээ нэг 40-70% нь 4 хүртэлх насны хүүхдүүд одоо эзэлж байгаа юм бол байдал. Ийм одоо үзүүлэлттэй байгаа. За вирусын хувьд бол яг энэ 7 хоногийн байдлаар SARS-CoV-2 буюу ковидын ковид тэгээд риновирус, боковирус, аденовирус гэх мэтлэн одоо том төвчний вирусууд одоо орчилдод яг томоогийн вирус одоогоор л орчилд орж ирэх байна. Одоо энэ томоогийн вакцин хийлгэх юм бол бид нар одоо ханиад өрөхгүй байна, өвдөхгүй байна гэдэг ойлголт юу байгаад байдаг шээ. Гол нь одоо бид нар вакцин хийлгэснээр өөрөө ямар давуу талтай юм бэ гэдэг талаас нь таш програмдаар одоо тайлбарлаж өгье. Тэр яагаад томоогийн вакцин хийлгэх гэдэг байгаа юм те? Вакцин яагаад ач холбогдолтой юм бэ гэхээр юуны өмнө бол тухайн өвчин үүсгэгчийн эсрэг өвөрмөцөөр дархлааг бий болгож за яг одоо өвчин үүсгэгч орж ирэхэд бол тухайн хүний бие одоо дархлаатай болцсон байх ийм өвөрмөц сэргийлтийг л одоо бий болгож байгаа. Тийм учраас вакцин тухайн халдвараас сэргийлэхээс гадна за томоо дээр бол хүндрэл эмнэлэг твтэлт за мөн эндэгдлээс бол сэргийлдэгэ гэсэн ийм одоо олон улсын судлагдсан судалгаануудын үр дүн бол байдаг. Тэгэхээр зөвхөн одоо тухайн халдвараас сэргийлэх. За тухайн халдвар дотроо хүн амын дунд сая хэллээ тийм ээ хамгийн их одоо түгээмэл
одоо вирус нь бол эргэлтэнд байдаг энэ хэв шинжүүдийг лаборатори суурилсан аргаар тансны үндсэн дээр тухайн одоо жилийн томоогийн вакцины омгийг зарладаг. Омог гэдэг маань түрүүний хэлээдсэн 2 цент, 4 цент, 3 цент гэдэгтэй адилхан Монгол улсын хувьд бол одоо хүйтэн сэрэмний улирал нь 10 сараас эхэлдэг. Энэ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршиж байгаа эдгээр улс орнуудад А хүрээний H1N2 гэдэг юм уу энэ омгуудыг тандал судалгаан дээр үндэслэж одоо тогтоосны үндсэн дээр тухайн одоо омг вирусын эсрэг вакциныг бол бүтээж байгаа юм. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бид нэр 4 цент гэдэг байгаа маань А хүрээний 2, Б хүрээний 2 омгоо сэргийлэх ийм вакциныг хүн амдаа бол дархлаажуулалтанд хэрэгжилж байна. Иргэдийн үед одоо вакцины талаар янз бүр ойлголттой байна л да. За жишээ нь одоо 0-6 насны хүүхдүүдийг хамруулна гэж байгаа тийм. За цэцэрлэг дээр 10 за 20 хүүхд байлаа гэхэд тийм 10 хэлгээд хэрвээ 10 хэлэхгүй байх юм бол өөр энэ одоо үр дүнгээ юу яаж харагдах вэ тийм. Эсвэл энэ бид нар зорилго бэлгээ хүүхдүүдэд хамруулаач гэж уриалаад байгаа нь өөр яг ямар давуу талтай юм тийм. За нэгдүгээрт вакцин одоо түрүү хэллээ шүү дээ. Одоо бүгдээрээ тариулах хэрэгтэй юу гэвэл бид зорилттой бүлгээ яг томоогийн вакцин гэдэг бол удирдал тогтуулаад тухайн өвчлөлийн эсрэг бидэнд хэд хэдэн төрлийн вакцин одоо хэлбэрээр зохион байгуулдаггийн яг одоо эпидемиологийн буюу одоо өвчний хүндрэл тархалтаас сэргийлэх зорилготойгоор хийгддэг улирал тогтуулсан улирчлалтай вакцин байна. За тэгэхээр энэ вакцины хувьд бид нэр түрүүнд тодорхойлсон шүү дээ. Энэ халдвар вирусын халдвараар хэн өвдөөд хэн эмнэлэг твтэлтийн дийлэнх хувийг эзэлж байна вэ гэхээр нөгөө 6 хүртэл насныхан буюу яг цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрол дээр нь гэрте байгаа бага насны хүүхдүүд бол илүү энэ халдвараар өвдсөн тохиолдолд халдвар аваад өвдсөн тохиолдолд хүндэрч эмнэлэг твтэх энэ хүн амын эзлэх хувийнхаа хувьд бол дийлэнхийг эзлээд байгаа 70-80% нь эзлээд байгаа. Тэгэхээр бид эдгээр бүлгийн хүн амыг вакцинаар буюу өвөрмөц сэргийлтээр сэргийлснээр энэ хүндрэлүүдээс бол даван туулах боломжтой. За тэгэхээр мэдээж хувь хүндээ гэвэл халдвараа сэргийлэн хүндрэл туссан тохиолдолд хүндрэлээ сэргийлэх. Нийгмийн хувьд түрүүний хэлжсэн тийм ээ тухайн ангиараа ч юм уу эсвэл одоо яг энэ хамрагдвал зохих хүн ам маань дийлэнх хувь нь буюу 95 түүнээс дээш хувь хилэгжиж одоо хүн амын дундах дархлаа буюу одоо сүргийн дархлаа тогтож одоо хамгаалагдж байна гэдэг үздэг. Тэгэхээр хоёр үндсэн үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтээр хинжээн л да. Нэгдүгürt нь бол хувь хүндээ халдвараа сэргийлэх, хүндрэлээ сэргийлэх бол нийгэмдээ одоо яг энэ зорилттой бүлгээ өндөр одоо хамрагдалтайгаар зохион байгуулснаар тухайн халдвараас сэргийлэх, хүн амд тархах эрсдлийг нь бууруулж байгаа юм. Үүний нэг жишээ бидний яг л нөгөө том улирлын Улаанбархны эсрэг вакцин дээр авч үздэгтэй яг адилхан. Тэгэхээр зорилтод гэж хэлээд байгаа хүндрэх эндих одоо эмнэлэг твтэх дийлэнх энэ хувийг эзлээд байгаа бага насны хүүхдүүд бол энэ вакцинд хамрагдах нь үр дүнтэй. За одоо бидний бас ингээ ярилцлагыг үзэж байгаа ээжүүд ч юм уу тийм ээ. За эсвэл одоо ахмадууд гэдэг юм уу хүмүүс за вакцина хийлгэе гэж бодъё тий. За тэгэх юм бол одоо яг тухайн дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд дээр вакцинууд нь ерөөхдөө хүмүүсийн тоогоор зорилт бэлгийн хүмүүсээр очсон байгаа үү тий. За эдээс эдийн хооронд очиж хийлгэх боломжтой. За очиж хийлэхдээ ер нь одоо бас юуг анхаарах хэвтэй энэ талаарх мэдээлэл та бас ер нь өгөхгүй өрхийн эмнэлгүүд дээр жишээ нь яг яаж ямар хөө зохион байгуулалтыг ер нь өгсөн байгаа энэ чиглэлээ өгт. За ерөнхийдөө зорилттой бүлгүүд дээр хийх ажлууд эхэлсэн байна. За 6 сартаагаас 6 нас хүртэл буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд 2 наснаас 6 настай хүүхдүүдийг дархлаажуулалтыг болох төр цэцэрлэгтэр суурилж явуулж байна. Тэгэхээр бид нар цэцэрлэгтэр гол нь энэ хүүхдүүдэд цэцэрлэгтэр суурилдаг чинь цэцэрлэгийн багш нарт мэдээлэл өгөөд тэнд нөгөө хүүхдээ өргөж байгаа гэгч нарт эцэгчүүдэд цөөхтэй дархлаажуулалт хамрагдуулаарай гэсэн зөвшөөрлөө хуучин өгөөд тэгээд вакцины талаар мэдээлэл өгөөд за эцэгч маань өөрөө зөвшөөрөх юм бол тэгээд вакцины дархлаажуулалтыг нэгдүгээр цэцэрлэгтэр суурилж явуулж байгаа. За 2 дугаар манай өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 6 сартаагаас 2 настай гэртээ байдаг хүүхдүүд байж тийм ээ. Гэртээ байдаг бол эмчнэр болох төр өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр вакцинатор бол тухайн хүүхдүүдийн гэрлүү буцаад байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвдөрөөс дархлаажуулалтаа хийгээрэй гэсэн мэдээлэл өгч байгаа. За өрхийн эрүүл мэндийн төвүүд нь өглөө 8-аас 17 цаг хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол ерөнхийдөө энэ зорилттой бүлгийн хүмүүс харьяа дүүргийнхаа өрхийн эрүүл мэндийн төвдөр ирээд дархлаажуулалтаа хийж байгаа. За дараах нь бид нар зорилттой бүлгийн гэж 65-аас дээш насны ахмад настууд тэр хүмүүсийг судалгаа гаргацсан мөн нөгөө хөдөлмөрийн чадвар алдалтад хувь тогтоолоод гэртээ нөгөө нэг групп аваад өөртөө өсөрч чадахгүй ч юм уу эмнэлгээ очиод нөгөө вакцина хийж чадахгүй хүмүүстээрээ гэртээр нь суйрлаж байгаад манай өрхийн эрүүл мэндийн төвөөс бол баг ажиллаад дархлаажуулалтын эмчтэйгээ вакцинатор сүлдээ баг ажиллаад гэртээр нь очиж дархлаажуулах ажлыг бол эхлээд ажиллаулаа явуулж байгаа.
цэцэрлэг дээр очиод гэдэг нь одоо эцэгчүүдээс нь одоо юу авах гэсэн үг вэ? Зөвшөөрлийн хуудас. Ерөнхийдөө энэ томоогийн вакцины хийхэд зөвшөөрлийн хуудас ихээс авах хэрэгтэй. Танаа хүүхэд одоо томоогоос сурсан зэрэг юм та зөвшөөрж байгааг бол зөвшөөрж байна гэд эцэг маань нөгөө цэцэрлэгийн багшд нь зөвшөөрлөө утсах бол манай өрхийн эрүүл мэндийн багаас дархлаажуулалтыг багчаад цэцэрлэг дээр нь очиод тэр дархлаажуулалтыг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо эцэгчүүд маань зөвшөөрлийн хуудас бүглэл хүртэлний хүлээх хэвээр юу нь одоо хүлээх гэсэн үг юм яа гэсэн. Одоогийн байдлаар манай өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа дүрийнхаа цэцэрлэгүүдээр нь бүгд нь эмчнэрт нь бүгд нь одоо сургуулийн цэцэрлэгийн эмч багш нарыг бүгднийг сургалтанд хамруулад энэ вакцины маань 4 центнертай ийм вакцины байна. Одоо бид нар энэ вакциныг эцэг эхчүүдийн зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэдэг сургалтаа өгчөөд за манай цэцэрлэгийн багш нар бүгдээрээ одоо өөрийнхөө ангийнхаа хүүхдэд эцэг эхчүүд зөвшөөрлөө өгч тараацсан байна. Тийм учраас одоо цэцэрлэг болгон дээр зөвшөөрлийн ус тараагдсан байгаа. Тэгэхээр одоо эцэгчүүд маань хүүхдийнхээ өгж цэцэрлэг дээр зөвшөөрлийн хуудас аваад хэрвээ та бөглөөгүй байх юм бол цэцэрлэгийн багштаа за манай хүүхдийг томоогийн дархлаажуулалт хамрагдаад би зөвшөөрж байна гэдэг зөвшөөрлийн хуудас авах юм бол манай төвүүдээс очиж цэцэрлэг дээр дархлааж хийж байгаа. Тэгэхээр энэ ажлыг одоо манай эцэг эхчүүд цэцэрлэгийн багш нар боловсролын байгууллагатай хамтраад эрчимтэй хийх хамгийн шаардлагатай юм үсээд байна л гэсэн. Мэдээлэл бол ерөнхийдөө эцэгчүүд очсон байгаа. Манай эцэгчүүд харин тэрүүндээ л зөвшөөрлийн хуудсандаа л одоо бас хүүхдээ хийлгэх зөвшөөрөлтийн удаар л гар үсгээ зурх ажиллаж байгаа урдтай гэж болох гэдэг юм гэсэн. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн учраас одоо бас Мерсер цэцэрлэг сургууль дээр одоо нэг нусноо ойдсон тийм ээ хоолой нүвдсэн хүүхдүүд ингээ Мерсер байгаад байна. Тэгэхээр ямар тохиолдолд одоо хүүхдээ ер нь вакцины хийлгэж болохгүй юм те? Эсвэл хэрвээ ямархуу байвал ер нь хийлгэж болох юм. Одоо сая эцэгчээс зөвшөөрөл аваад ямарсан гар үсгээ зуршлаа гэдэг. Тэгэхдээ бас нөгөө хүүхдээ бас үзэхээр байгаа те. Ямар тохиолдолд хийж болох юм, хийж болохгүй гэдэгтэр манай ташбагм дараа та хоёр бас нэмээд мэдээлэл өгч байна. За ерөнхийдөө бол вакцинд хамрагдахын өмнө эмчийн үзлэг хийх ёстой, хийдэг. За тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв маань дархлаажуулалтын тусламж үйлчилгээ хүнд нь ойртуулж өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэг дээр нэг дархлаажуулж байгаа тохиолдолд эмч үзлэгээ хийн. За эмч үзлэг хийх явцдаа тухайн хүүхэд аливаа нэгэн зочмог халдварт өвчнөр өвдөөд сарын дотор 28 хоноогүй аль эсвэл одоо өмнө нь товлолт вакцин ч юм уу бусад төрлийн вакцинд хамрагдаад 28 хоноогүй. За мөн одоо яг вакцин хийхээр энэ цаг хугацаанд бол хүүхэд маань халуурж явах ч юм уу аливаа нэг архаг өвчин сэтрэлтэй байх ийм байгаа тохиолдолд хойшлуулах заалт болдог. Вакциныг хойшлуулах заалт болдог. Тэгэхээр эмч маань үзлэг хийгээд эрүүл мэндийн хувьд тухайн хүүхэд эрүүл байгаа тохиолдолд вакциныг хийх нэ. Магадгүй зарим тохиолдолд хойшлох заалт, магадгүй эсрэг заалт зарим тохиолдолд. Эсрэг заалт гэдэг бол вакцины заавар дээр тусагдсан энэ вакцины хийлгэхгүй байх. Ийм заалтууд бол ордог. Ялангуяа одоо энэ зарим өндгөн дээр суурилсан вакцины хувьд бол өндөг харшилтай хүүхдүүд байх юм бол хойшлуулах бүр эсрэг заалт болдог. Хүүхдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор хойшлуулах заалт буюу эдгэрсэн хойноо буцаад одоо томоогийнхаа вакцинд хамрагдах боломжтой. Эсвэл вакцины хоорондын интервал сар болчихсон тохиолдолд дараагийнхаа вакцинд хамрагдах боломжтой гэсэн. Энийг бол эмч үзлэгээр шийднэ. За эцэг эхчүүдийн хувьд саяны тэр мэдээлэх хуудас буюу зөвшөөрлийн хуудас гэж хэлээд байгаа. Яагаад энийг авч ийн гэхээр энэ бол улирал огтуулаад одоо энэ өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулаад хийж байгаа ийм вакцин. Бид товлолт вакцин дээр бол эцэг эхчүүдэд мэдээлэл өгөөд ямар нэгэн зөвшөөрлийн зурулах шаардлагагүйгээр мэдээлэл өгсөн үндсээр хийдэг бол энэ тохиолдолд хүүхэд магадгүй гадуур одоо төлбөртэй тусламж үйлчилгээ аваад вакцинууд хийлгэсэн байх ч юм уу ийм тохиолдлууд гарах вэ гэдгээс сэргийлж одоо энэ зөвшөөрлийн хугацааг бол авж байгаа эцэгт нь мэдээлэл өгöd. Тэгэхээр энэ дээр хэрвээ хүүхэд нь сүүлийн сарын дотор ямар нэгэн байдлаар вакцин хийлгэсэн байвал тэр интервалыг бодож тооцох ёстой учраас энэ мэдээлэл хуудсан дээр буюу одоо зөвшөөрлийн хуудсан дээр мэдээлэлээ бичиж өгөөч гарын үсэг зурагтаа энэ мэдээллүүдийг багтааж өгөх ёстой байдаг. Энэ дээр үндэслээд эрүүл мэндийн байгууллага маань цэцэрлэг сургуультайгаа хамтраад энэ дархлаажуулалтыг болцгоо Орднасаа ер нь хүүхдээ яаж бэлтгэхийн те ер нь тэгээд нөө хүүхдэд вакцин хийлгэж байгаа сургууль цэцэрлэгээр вакцин хийлгэж байгаа тохиолдол байх юм бол тухайн өдөр нь яг хийх өдрөө бас манай өрхийн эрүүл мэндийн төвд одоо мэдээлэл өгдөг. Яг тухайн өдөр нь хүүхдээ одоо ядаж дулаан хуцалтаад ирэхтэй шингийн юм уулзсан за вакцин хийлгэснийхаа дараа авч явахдаа хүүхдээ ядаж дааруулахгүй байх гэх мэтлээ одоо эмчийнхэн зааврын дагуу энэ одоо бас хийгдэж. Тэгээд эцэг эхчүүдэд одоо хийлгэд томогийн одоо бидрээс ингээд зөвшөөрөл авч байгаа юм чинь
би зөвшөөрөх одоо миний эрх гэж одоо зөвшөөрөхгүй нь одоо эцэг эхчүүд эрх гэдэг ч юм уу тий ойлгож байна. Гэхдээ тэр маань одоо хичнээн таны одоо хүүхдээ вакцины хамруулахгүй эрхтэй ч гэсэн та мэдж байгаа ч гэсэн нийгэмд ямар одоо хор хохирол учруулж байгаа тий хүүхэд багт томуугаар өвдөх юм бол хүүхд чи хэрэг хүндрэл үүсэх үү тий хүндрэл гарах бас боломжийн тэр одоо бүх одоо их усөрүүдийг харж ягаад тэр одоо зөвшөөрлийн хуудасаар одоо зөвшөөрөөд вакцины хийлгүүл одоо хийлгээсэй гэж одоо хүсэж байна. Ягаад тэр манай дээр сүүлийн үед болохоор яг томгийн энэ удирдлын томгийн вакцины хамралт манаар яг зорилтод бүлэг буюу бага насны хүүхдүүд буурсан байгаа. Тэгээ тэр маань яг эцэг эхтэй холбоотой яг шийдвэр гардаг учраас эцэг эхчүүд аль болох одоо нэг зөв шийдвэр гарах юм бол хамралт маань одоо бас нэмэгдэх юм одоо боломжтой гэсэн үг. Тэгэхээр аль болох та бүхэн хүүхдээ одоо вакцинд хамруулах гэдэг үүднээс нь бас энэ мэдээлэлтэй танилцаасаа гэж хүсэж байна. Ер нь ингээд сүүлийн 5 жилээ тийм жилийн судалгааг аваад үзэхэд тийм амьсгалын замын зочиг өвчнөөс томоо ер нь хэд их хувийг нь ер нь усан хэмжээнд эзэлдэг тийм. Энэ дотор нөгөө хэвтэ эмчилүүлэх нь ямар хувь байдгийг ер нь томоогийн вирус маань өөрөө яг 10 сарын сүүлээс 11 сарын эхээр орчилд орж ирдэг. За тэгээ орчилд ороод ингээд орчилд ороод 6-7 хоногийн дараа одоо оргил үедээ хүрээд одоо ингээд эргээ буурдаг гэсэн. Яг тэр яг энэ нөхцөлд бол ихэвчлэн томоогийн шалтгаантай эмнэлэг твтэл томоогийн вирусын шалтгаантай өвчлөл илүү дамгаалж одоо явдаг байгаа гэсэн. 10 сарын тэр томоогийн вирус орж ирэхээс өмнө болохоор манайд ихэвчлэн томоо төвчний одоо вирусын гаралтай өвчлөлүүд одоо ихэвчлэн дэгдэлтүүд явж байгаа. Тэгээ бид нар яг томоонд хэдэн хувь эзэлж байна. Одоо томоо төвчний хэдэн хувь эзэлж хэлэхэд хэцүү. Гэхдээ томоогийн вирус орчилд орсон тохиолдолд бол их дийлэнх хувь нь томоогийн вирусын шалтгаантай өвчлөл хүндрэл одоо явагдаж байгаа гэж үзвэл. Тэгээ сүүлийн үед бас яг одоо цар тахлын дараагаас эхлээд томоогийн вирусын одоо орчил идэвхжил эдэр жоох өөрчлөлт орсон байна л да. Тэгэхээр яг одоо өмнө нь бол одоо томоогийн 1-2 вирус ингээл орчилд ороод ингээд одоо байдаг байсан бол одоо сүүлийн 2 жилд 3 вирус одоо томоогийн H1N1, H3N2, B ч юм уу тэр вирусууд маань яг зэрэг одоо ингээд орчилд ороод байна л да. Тэгэхээр хүндрэл ихтэй одоо хүмүүс нэг удаа идэж гин гэдэг. Тэгэхээр нэлээд хүндрэл ихтэй удаа одоо эдгэлт удаантай ийм бол одоо бас явагдаж байгаа юм онцлог бас ажиглагдаж байгаа. Эдгээр бол одоо тэгээс 6 насны хүүхд гэж хэлээд байгаа шүү дээ тийм гондроо. Тэгэхээр магадгүй одоо бусад насны хүүхдүүд шинэ ялангуяа одоо сургуулийн бага насны хүүхдүүдийн дунд ч гэсэн ханиад бас нэлээ их байгаад байдаг шүү дээ тийм. Тэгэхээр ер нь ингэж зорилж байгаа нэг талаа бид нэг сулгааг авс хараад ах шиг тийм илүү нөгөө 5 хүртэлх насны хүүхдүүд гэж бас хараад ах шиг байна л да. Магадгүй бусад насны хүүхдүүд бас дархлаажуулах сонирхолтой хийж аваад бас ер нь байж болох юм тийм. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь яах хэвтэй юм тийм. Эсвэл өөрөөсөө хуваараа дархлаажуулах хамрагдах хэвтэй юу? За ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг энэ томоогоор хүндэрч дэлхийн техникийн судалгаан дээр үндэслээд бас хүндэрч одоо халдварт өртөх насыг бол бага насны хүүхдүүд болоо жирэмсэн за мөн одоо өндөр настай архаг сур өвчтэй хүмүүс гэдэг. Тэгэхээр манайх ч гэсэн өвчлөлийн нөхцөл байдлыг үзэхлээр хамгийн одоо хүндрэл өгч байгаа л энэ насанда байгаа вакцинахаа тодорхой хувийг бол хийх. Мэдээж энэ томоогийн вакцинд хамрагдах магадгүй архаг сур өвчтэй ийм одоо зайлшгүй шаардлагатай хүүхдүүд байвал мөн одоо томоогийн вакциныг хийх бол боломжтой. Хувийн өөртөө төлнө байгууллагатай хандаад судалгаа байгаа учраас судалгааныхаа дагуу эдгээр хүүхдүүд бол хийх боломжтой. Ер нь ингээд жилээс сулгааг харахад ямар байдаг юм бэ? Одоо зорилтод бүлгийн тэд хүүхдүүдээ ингээд бид нар одоо тийм ээ дархлаажуулалт хамруулна гэд зарлцдаг. Гэхдээ яг нөгөө тэр зорилтод бүлгийн хүүхдүүд маань бүрэн дүр ер нь хамрагдаж чаддгүй 5 жилээс сулгаар аваад үзэх юм ямар хөө байдаг вэ? За сүүлийн 5 жил буюу ялангуяа одоо цар тахлын дараах жилүүдээс эхлээд томоогийн вакцинжуулалтын тоо хэмжээг бол бас тодорхой хуваар нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо 300-аас 500 мянган хүн вакциныг Монгол улс засгийн газрын хувьд авч яг одоо энэ эрсдэл бүлгийнхаа буюу зорилттой бүлгийнхаа энэ хүн амыг бол дархлаажуулсаар ирсэн. За нийт одоо энэ хүлээж авсан вакциныхаа 95-аас 98%-ийг нь бол бид нар яг зорилттой бүлэгтээ бол хүргэж чадж байгаа. Тэгэхээр одоо энэ вакцин бол яг л одоо нөгөө хийх ёстой хүмүүс маань бол улирал тогтуулаад хийлэгдэг. За яагаад улирал тогтуулаад гэдэг дээр бол мэдээж манаас хүйтэн сэрүүний улирал томоо болоо томоо төс төвчин нэмэгдэх ийм учраас дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад байдаг улс орнуудыг 9-10 сард одоо томоогийн улирал нь эхэлдэг учраас энэ сардуудад дархлаажуулахыг зөвлөдөг. Харин эсвэргээрээ өмнөд хагасд байдаг улс орнууд бол 4 сард одоо томоогийн вакцина хийдэг ч юм уу. Одоо нөгөө улирал нь одоо цогцож хийгддэг учир нь энэ байгаа юм. За Монгол улсад бол одоо дархлаажуулалтын тухай хуулиар хэд хэдэн төрлийн хэлбэрийн вакцинжуулалт байдаг те товлол дархлаажуулалт. За
мөн одоо нэмэлт дархлаажуул давхар судлалын заалтаар хийгдэж байгаа гэдэг. Давхар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцины тоонд ордог. Өөрөөр хэлбэл одоо өвчлөл дэгдэх, хүндрэх, эрсдлэх ийм одоо эрслээс нь сэргийлэх зорилгоор одоо зорилттой бүлгийнхаа хүн амыг дархлаажуулж байгаа. Бидэнд одоо магадгүй хичээл орохоос өмнө ч юм уу тийм 8 сар даваад их боломж юу байдаг юм бол. За ерөнхийдөө өнгөрсөн жил бол бид нар бас 8 сар даваад хийжсэн. Яг одоо цэцэрлэгийн хүүхдүүдийн одоо бүртгэлийн цаг үедээ давхцуулж бас хийж байсан. За одоо хийлээгээд оройтж байгаа юм биш. 8 сард хийлээгээд бас маш сайн бол биш. Ерөнхийдөө л томоогийн вакциныг бид нар хизээ хийх ёстой вэ гэхээр 9-10 сард буюу одоо хүн амын дунд томоогийн вирус орчилд ордог хугацааг 11 сар хөдөлгөөн нь бол ингэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр энээс өмнө бид нар вакцинжуулсан байх. Тийм учраас одоо яг энэ 9 сард бид нэр одоо 10 хоног болгож зохион байгуулж байгаа энэ цаг үед л дархлаажуултандаа бүрэн хамрагдчих. Тийм бол одоо дараагийнхаа энэ одоо томоогийн дэглэлтүүдээс бол сэргийлэх боломжтой. Дархлаа тогтох хугацааны юу юм? Одоо эхлээд вакцины хийлгэчлээ тий. Тэрний дараа дархлаа юу нь яаж тогтдог вэ? За вакцины хийлгэсний дараа бол тодорхой хугацааны дараа тухайн хүнийг хамгаалах төвшөнд очино. Тэгэхээр яг ихэнх вакцин дээр бол 10-аас 14 хоногийн дараа таныг хамгаалах дархлаа тогтож байна гэж үздэг судалгаагаар ч юм байдаг учраас ерөнхийдөө 10-аас 14 хоноод энэ томоогийн вирусын халдварын эсрэг дархлаа бол тогтно гэсэн. За гэхдээ манай хүмүүс бас хэллээ тийм ээ. Томоогийн одоо вакцины найрлаганд томоогийн одоо 200 гаруй хэв шинж байдгаас за Монгол улсын хүн ам ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад одоо томоогийн дэгдэлтүүсгээд байгаа зонхлон тохиолдох вирусыг тодорхойлсны үндсэн дээр тэр вирусыг багтаасан вакциныг л дэлхийд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр тэр нь бол А хүрээний 2, Б хүрээний 2 хэв шинж Монгол улс ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад одоо энэ 25-аас 26 онд томоогийн одоо дэгдэлтийг үүсгэх нэ гэж үзсэн энэ вирусын хэв шинжийн эсрэг л вакциныг хийж байгаа. Гэтэл томоо төст гэд бас үүсгэх чинь өөр гэж хэллээ те. Энэ халдваруудаас бол сэргийлэхгүй ч гэсэндээ олон улсад хийгдсэн судалгаанууд дээрээс харахад амьсгалын замын бусад халдварын хүндрэлээс бол дам буюу одоо давхар сэргийлэх юм хүндрэлээс сэргийлэх үр дүнгууд бас тодорхойлогдсон олон судалгаанууд бас байдаг. Вакцины чанар дээр бас иргэд нэлээд яриад байдаг л да. Ер нь дэлхийн хэдэн оронд хийгддэг. Одоо мэдээж хүүхдэд хариулах юм чинь ямар вакцин яг одоо үнэхээр найдвартай юу гэдэг дээр бас иргэд нэлээд асуудаг л да. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяны хэлж байгаа тэр хэв шинжийг одоо томоогийн омгийг зарлчлаа. Энэ омгийг багтаасан вакциныг дэлхийд дахинд одоо улс орнууд захиалж хүлээж авдаг. Манайх бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад зөвлөмж болгосон энэ вирусын найрлага бүхий дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжийг авсан. За мөн үйлдвэрлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчээс вакциныг захиалж хүлээж авдаг. Ингэхдээ Монгол Улсын засгийн газар засгийн одоо нөбий хөгтөн сан хоорондын байгуулсан гэрээний дагуу бол хүлээж авч байгаа. Энэ жилийн бидний хийж байгаа томоогийн эсрэг вакцин бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 4 цент буюу одоо 4 хэв шинжээс сэргийлэх вакцин. За савлалтын хувьд 10 хүн тунтай болоод 1 хүн тунтай тариуртаа савлагдсан гэсэн 2 өөр хэлбэртэйгээр одоо захиалж хүлээж авсан байгаа. Тэгэхээр 10 хүн тунтай вакциныг бид нэр илүү ингээд төвлөрсөн хүн ам одоо нэгтарсан ялангуяа бага насны хүүхдүүд одоо бөөнөрөө байгаа энэ тохиолдолд задлаад 6 цаг дотор багтаж хийх зохицуулттайгаар хийдэг. 1 хүн тунгаар савлагдсан вакциныг бол одоо өрхийн эрүүл мэндийн төв дээр түрүү хэллээ тийм ээ. Нөгөө ирж хийгдэж байгаа эдгээр хүмүүстэй бас хийх ийм одоо менежмент одоо юуны хувьд зохицуултын хувьд бол ингэж хийхээр 2 савлгаатай вакцин бүгд найрамдах Солонгос улсаас хүлээж авсан байгаа. За одоо ингээд вакцин ерөөсөн тодорхой болчлоо. За зохион байгуулалтууд хийгэл одоо мэдээж 10 сараас гээл нөгөө ханиадны бидний улирал эхэлсэн. За ялангуяа нийслэлийн хэмжээнд бол асуудал их үүсдэг нь орны хүрэлцээ гэж бид яригдаж эхэлтэй байгаа тийм. Ер нь яг энэ одоо ханиадны улирлыг хөгтуулад зохион байгуулалтаа нийслэлийн хэмжээнд юм ямар хөө байдлаар яаж хийж яан дүүргүүдийн хувьд. За ерөнхийдөө орны дэлгэлт хийж байгаа. Манай иргэд зорилттой бүлгийн иргэд маань томоогийнхаа дархлаажуулалтаар бүрэн хамрагдсан бол бид нар томоогийн улирал заавал орд ирэх дэдлэх шаардлагагүйгээр бид нар энэ таванд болох шаардлагатай. Тэгэхээр дараадаа бид нар ерөнхийдөө иргэд маань өөрснийх нь томоогийн дархлаажуулалтаар өөрөөр хэл томоогийн улирал гэж байгаа. Тухайн жилийн 365 онд тодорхой хэмжээгээр томоогийн жил түүн дотор томоогийн улирал гэж байгаа. Томоогийн улирал нь бол 9-р сар 10-р сарын сүүлээс эхлээд явна гэсэн. Энээс өмнө бид нар дархлаажуулалтаа хийлгэж шаардлагатай. Зорилттой бүлгийн иргэдэд бид нар хийж байгаа одоо жишээл нийслэхэд зорилттой бүлгийн иргэдийн бол бүх хөв 100%-ийг бол хамруулахгүй байгаа. 30-аас 50%-ийг хамруулж байгаа. Тэгэхээр одоо энэ 30-аас 50% хамрагдаж байгаа энэ зорилттой бүлгийн иргэд маань энэ дархлаажуулалтаа нэг хүртэл
маш сайн хамрагдах хэрэгтэй, бүрэн хамрагдах хэрэгтэй. Хоёрдугаарт манай дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд тухайн дүүргийн нутаг дэвсгэрээр ороо дийлэхгүй тийм ээ томоогоос урьдсан сэргийлэх зорилгоор бол дархлаажуулалтын ажлыг бол бас дүүргийн засаг даргын тамгын газруудаар хамтран хийж байгаа ажлууд байгаа. Жишээлбэл Баянгол дүүрэг гэх юм бол дүүргийнхаа засаг даргатай хамтраад одоо нэг 6 нас хүртэл хүүхдээс гадна бус эргэцэл бүргийн хүүхдүүдээ 560 хүүхдийг болвол томоогийн вакцинд хамруулах гэж засаг даргаас нь санхүүжилтийн шийдэд энэ дархлаажуулах ажлыг хийчихээд явдаг. Энэ дархлаажуулалт хийж гэнэ л гэдэг маань бол өөрөөр томоогийн хүндрэлээс сэргийлээд орд илэхгүй л гиндэг арга хэмжээг авч байгаа гэсэн. За хоёрдугаарт нь Баян зүрх дүүрэг бол мөн энэ зорилттой бүлгийн иргэдэд энэ товл дархлаажуулалт хийхээсээ гадна өрхийн эрүүл мэндийн төвдөр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа иргэн маань очиод манай Баян зүрх дүүрэг дээр бол өрхтөр очиод нөгөө төлбөртэй буюу сайн дурын дархлаажуулалтыг хийлгэх тийм эрхийн нэгдсэн байгаа. Манай өрхийн эрүүл мэндийн төвдөр яг зорилттой бүлгийн хүмүүс очиод дархлаажуулалтаа хийх нь түүнээс гадна энэ зорилтод хамрагдаагүй хүмүүс шүү дээ бас томоогоос хамгаалъя, сэргийлье, өсвөр насны хүүхдэд хамрал гэх юм бол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвдөр очиод мөн сайн дурын дархлаажуулалт хийх юунууд хийгдэж байгаа. Тийм ажлууд бол ерөнхийдөө дүүрэг дээр хийгдэж явж байна. Тэгэхээр энэ томоогийн орд илгэн гэж ярихаас эхлэн бид нар томоогийн үйлрэлийг давахын тулд бид нар томоогийн дархлаажуулалтаа хамрагдах хэрэгтэй. Энэ ажлыг бид нар урьдсан сэргийлэх ажлыг энэ ажлаа маш сайхан бол бид нар орд илгэх асуудал болоод ерөнхийдөө яригдахгүй гэдэг бид нар тийм чиглэл төлөвлөгөө тавиа явчихж байна. Ерөнхийдөө хамгийн гол нь урьдсан сэргийлэх буюу дархлаажуулалтаа хүмүүсээ хамруулъя, зорилттой бүлгээ 100% хамруулчих. За үүнээсээ гадна сайн дурын дархлаажуулалтаа иргэдэд хамруулъя гэдэг. Өөрөөр одоо хувийн хөгжлийн эрүүл мэндийн төвүүдээр томоогийн дархлаажуулалт аль хэд эхэлчихсэн байгаа 8 саргаас. Тэгэхээр нөгөө хүн болон одоо жишээлбэл сонгоо харахад дүүргийн бүр хойд баруун слаад зүүн слаад ч юм уу одоо Баян зүрхтэр улаан хоорондоо хүмүүс хотын төв рүү орж ир шаардлагагүй учраас бид нар яах нь тэр сайн дурын дархлаажуулалтын хүмүүсийг иргэд нь ойртуулахын тулд өрхийн эрүүл мэндийн төвдөр та хүсэх юм бол очиод төлбөртэй тусламжуулж аваа гэдгийг нэг бод нэгэд өгсөн байгаа. Тэгэхээр бид нар хамгийн гол нь урьдсан сэргийлэх арга хэмжээ. За хэрвээ томоогийн улирал бол үүсэдэг талгаараад одоо нийт нийслэлд байгаа хүүхдийн орноос ингээд хэтэрсэн тохиолдол гарлаа гэж бодох юм бол манай нийт нийслэлийн хэмжээнд одоо ерөнхийдөө нэг 2000 гаруй одоо ор байгаа. Түүнээс бол 900 гаруй хүүхдийн ор байдаг. За хэрвээ хүүхдийн өвчлөл их нэмэгдээд ирэх юм бол бид тэр насан туршидийнхаа орыг нөгөө хүүхдийнхаа хэвтийн эмчилгээ рүү шилжүүлэх багаар бол дүүрэг дээр манай 9 дүүргийн дүүрэг дээр эрүүл мэндийн төвүүд тэнд байгаа хувийн хөвчлөлөөр хамтран орд илэх ажлыг элдвийн төлөвлөгөөгөө гаргаад явуулсан байгаа л гэсэн үг тийм. Төсвүүд дээр одоо улаан бурхны товлол дархлаажуулалт гэсэн явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь вакцины илэхтэй иргэдийн үед бас ер нь аль альны мэдээж хугацааны үед бас зайтай байх хэрэгтэй байгаа тийм. За хоёр вакцины хувьд нэг өдөр хийлгэж болно. Магадгүй хоёр вакцины хоорондоо интервалтай байх юм бол хамгийн багадаа 14 тэгээд 28 хоногийн зайтай бол хийлгэх хэрэгтэй. Улаан бурхны одоо дэгдэлт 2 сарын 18-наас хойш бол Монгол улсад зөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлоос хойш 13,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаа. За энэ өвчнөр хэн өвдөх вэ гэхээр нөгөө вакцинд хамрагдаагүй буюу өвөрмөц сэргийлэлтийг арга хэмжээ аваагүй, за өмнө өвдөөгүй бүх насныхаа өвдөх эрсдэлтэй. Улаан бурхны хувьд бол томоогийн вакцинаас ялгаатай нь товлол дархлаажуулалт буюу товлсон насанд нь товын дагуу 2 тунгаар дархлаажуулах хэрэгтэй. Ингэжиж бүрэн тунд хамрагдлаа буюу одоо вакцинаар сэргийлэгдэж байгаа ийм халдвар төвч. Тэгэхээр эхний түн гэсэн сартаад мөн хоёр дахь түн 2 настад хийх ёстой. Эцэг эхчүүд маань хүүхдийнхаа вакцинжуулалтын одоо дэвтэрч байдаг юм уу статусыг шалгаад хэрвээ вакциндаа энэ насандаа хамрагдаагүй 10-аас 15 насны хүүхдүүд байх юм бол сум өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад энэ вакциныг үн төлбөргүйгээр нөхөн дархлаажуулах боломжтой. Улирлын томоогийн эсрэг вакцин бол зөвхөн улирал өгтүүлээд бид 9 сард 10 сард хийгээл зорилттой саяны хэлсэн бүлгүүдэд хийгээд дуустдаг бол товлол дархлаажуулалтын хувьд яг энэ насныхаа хүүхдүүдэд бүх одоо өдрүүдэд хийх бөгөөд одоо ажлын өдрүүдэд хийх бөгөөд хэрвээ хоцорсон бол та нөхөд хийлгэх боломжтой. Ингэжиж бид одоо энэ вакцин буюу одоо ялангуяа улаан бурх өвчнөөс вакцинтай халдваруудаас бол сэргийлэх боломжтой гэсэн үг. За дэлхийд дахинд одоо ганцхан зөвхөн одоо улаан бурхан гэхээс илүүтэй яг вакцинаар сэргийлэгддэг бусад халдварууд энэ вакциндаа хамрагдаагүй хүн амын дунд одоо бүртгэгдээд байгаа учраас
товлол дархлаажуулалтанд бол эцэг эхчүүд маань тавынхын дагуу цаг хугацаанд нь оруулах ёстой. Магадгүй хүндэтгэх шалтгаан ямар нэгэн шалтгаанаар хоцорсон тохиолдолд эдгээр хүүхэд нөхөн дархлаажуулалтанда үн төлбөргүүд одоо өөрөөр хэлбэл үн төлбөргөө гэдэг маань ирэндээ бол ямар нэгэн зардал мөнгөгүй улс энэ бүх одоо 0-аас 15 хүртэл насны хүүхдийн дархлаажуулалтыг хариуцж байгаа юм. Үүний нэг жишээ нь бол сая улирлын томоогийн эсрэг вакциныг зорилттой бүлгийнхаа хүн амд Монгол Улсын засгийн газар вакцины төлбөр мөнгө тээвэрлэл бүх энэ зардлыг хариуцаад одоо хүргэж байгаа. Тийм учраас одоо вакцинд хамрагдах нь бол үрдүртэй. Бас юм чи одоо ингээд вакцинтай вакцингүй гэд бид нар үзье тий. За магадгүй ингээд томоо байна гэд тухайн хүүхэд онцлогдлоо гэд бид нар бол гол нэг хүндрэлээс сэргийлнэ гэж яриад байгаа тий. Ер нь ингээд вакцингүй томоо хүүхэд байлаа гэж үдээ тий. За эсвэл вакцинтай байлаа гэхэд ер нь эмчилгээ авах тал дээр тий. За тухайн хүүхдэд илэрч байгаа шинж тэмдгүүд ямар хөө байдлаар илэрч ирдгийг тий. Эмчилгээ авах байдал нь ямар байдгийг, дараа нь эдгэрэлт нь ямар байдгийг, ер нь эрүүл мэндийн яг ямар тусламж үйлчилгээ үзүүлдгийг, хэд хоногийн дунджаар ямар эмчилгээ ер нь үзүүлдэг юм бэ? Ерөнхийдөө яг вакцинтай ч вакцингүй гэдэг одоо бид нар яг тийм ангилж хүүхдэд одоо эмнэлзүүн тусламж үйлчилгээ бол ялгаж одоо үзүүлэх үзүүлэхгүй тухайн хүүхдийн биеийн байдал ямар байна, ямар шинж тэмдэг илэрж байна те тухайн хүүхдэд ямар эмчилгээ хийх боломжтой байна тэр бүх одоо шинэ эмчилгээг одоо бас хийдэг эмчи үзсэн эмч маань эмчийнхаа заавраар одоо эмчилгээ одоо хийдэг ба за олон улсад хийсэн судалгаанууд байдаг. Олон улсад хийсэн судалгаануудаар харахаар томоогийн вакцин хийлгэсэн хүүхдүүд вакцин хийлгээгүй хүүхдүүдийг ботход эмнэлэгт хэвтэлтийг одоо 70% бууруулж чадсан гэсэн ийм бол судалгаа бол байдаг. Эмнэлэгт хэвтэх эрсдлийг шүү дээ тий. Огт хэвтэхгүй биш эмнэлэгт хэвтэх эрсдлийг одоо 70% бууруулсан. За эрчим эмчилгээний тасагт одоо хөрөндөрч эрчим эмчилгээний тасагт эмчлүүлэх хувийг 60% одоо бууруулсан гэсэн ийм бол одоо бас судалгаанууд одоо байдаг. За жирэмсэн эмэгтэйчүүд дээр хийсэн судалгаа бас олон улсын судалгаанууд дээр харж байхад жирэмсэн байхдаа хийлгэхэд одоо гидсэнд байсан хүүхэд 6 сар хүртэлээ тухайн ээжээс одоо дархлаатай одоо тодорхой хэмжээний дархлаатай төрн вакцин жирэмсэн байхдаа хийлгэсэн ээжээс гарсан хүүхэд вакцин хийлгээгүй ээжээс гарсан хүүхдийг ботход эмнэлэгт одоо амьслын замын халдварын шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэлтийг 2 дахин бага бууруулсан гэсэн ийм бол одоо бас судалгаа. Тэгэхээр бол вакцин бол үр дүнтэй хүндрэлээс одоо яг огт өвдөхгүй биш. Гэтэ хүндрэлээс сэргийлэхэд бол маш ач холбогдолтой гэдэг нь одоо энэ дээр одоо бид нар эмнэлэг төвлөлт нь вакцин хийлгэсэн насанд хүрэгчдийг вакцин хийлгээгүй насанд хүрэгчдээс харьцуулсан бас судалгаа хийсэн. Тэгэхээр вакцин хийлгэж байгаа вакцин хийлгээгүй хүн нь вакцин хийлгэсэн хүнийгээ болгоод ор хоног 2 дахин урт байсан гэсэн ийм бол бас одоо судалгаанууд одоо байдаг. Тэгээд бас нэг одоо сүүлийн үед ярьж байгаа нь одоо бид ганцхан вакцин гэдэг ч юм уу эсвэл ганцхан маск гэдэг ч юм уу тий ганц одоо гар угаа гэдэг энэ одоо ганц энэ арга хэмжээнүүдийг ганцаарнгийн одоо авч хэрэглээд бол бас яг үр дүнтэй арга бас биш юм аа. Эдгээр бүгдийн цогцоор нь авч хэрэгжүүлж бид нар урсан сэрэх бүрэн боломжтой байгаа шүү гэдэг энэ бол одоо бас судалгаануудыг одоо сүүлийн үед одоо бас ярьж байгаа. Тэгээд та гар угаа гарынхаа ариун цэврээс яг маска зүү за юу томгийнхаа вакцин одоо хамрагд тэгээд танд томгийн шинж тэмдэг илэрж байгаа бол та өөрийгөө тусгаарлаач гэсэн ийм бол одоо бас зөвлөмжүүд одоо бүр цогцоор нь авч иж бид нар тодорхой хэмжээний одоо бас энэ үр дүнд одоо хүрнэ. Дан ганц вакцин хийлгэснээрээ бид нар шууд одоо ингээд л одоо муу өвчлөлт буурна одоо та нар вакцин хийлгээл өвчлөг юуж байх одоо дараа нь одоо байхгүй өгөхгүй гэсэн чинь манай хөлт гэдэг ч юм уу тийм бол бас асуудал байхгүй шүү гэдэг тий. Тодорхой тэр чинь хэдхэн цооны вирусын эсрэг одоо бас эсрэг дархлаа тогтоож байгаа. Цаана том төвчний 200 гаруй вирус одоо бас байна тэд нар орчилд байж байна те. Тэгэхээр одоо яг тэр бүх арга хэмжээнүүдийг одоо бас цогцоор нь авч хэрэгжүүлээрэ гэж одоо бас хэлэхээр нөгөө нэг юу дээ байдаг бэл яг анх ингээд эмнэлзүүн шинж тэмдэг илэрсэн тохиолдол байх юм бол анхны илэрсэн тохиоллыг одоо бид 36 цагийн дотор маш хурдан хугацаанд тэр хүнийг одоо тусгаарлаж чадах юм бол ангид дотор тархах эрсдлийг ядаж л 30-40% бууруулж чаднаа л гэж байна. Шинж тэмдгийн та тайлбарлаад өгч. Одоо шинэ ээж аав ханиалгах халуурах дасан зохицуулах гэж байгаа гэж хүүхдүүдэд явуулаад идэг шээ ер нь ангид тэгэхээр нөгөө халуурах ханиалгах тийм нус гоожих бие ар заах тэр шинж тэмдгүүд маань бүгдөө л одоо томгийн шинж тэмдэг гэсэн том төсвийн үед илэрж байгаа шинж тэмдэг. Тийм шинж тэмдэг илэрхэл юм бол та хүүхдээ сургууль цэцэрлэгт нь битээ явуулаач л. Зарим тохиолдолд яг одоо ямар нэгэн шалгаа төрүүд ташбагам дараа хэлдэг шиг вакцина хийлгэж амжаагүй тийм ээ байж болно тийм. Ер нь одоо бид нар харж байгаа хэвчлэн бага насны хүүхдүүд ялангуяа цэцэрлэгт явдаг хүүхдүүд байлаа гэхэд ээж аав нь ч юм уу томчууд нь эсвэл нөгөө ах чинь ингээд одоо вирус ч юм уу аваадчих магадлал өндөртэй байгаад байдаг шээ. Энэ тохиолдолд ер нь насны туршидтыг ч юм уу эсвэл одоо ах эгч нарын вакцин хийлгэхийг ер нь зөвлөх үү? Ер нь энэ дээр юу хийх вэ?
одоо насан туршид ялангуяа одоо ангид одоо энэ хүүтэн сөрөн ба арай халалт ирэх үед ажил дээр ч юм ингээ ханаа төрөх байна тийм. Энэ тохиолдолд нөгөө бага насны хүүхдүүд дээр очдог. Эсвэл очиод бид нар эрүүл ахуйгаа одоо шалгаа хах хэвээр юу тийм ээ биеиндээ шаардлага тавих хэвээр юу энэ дээр юу нэ. Тэгэхээр нөгөө нэг сэрүүний уйлдралд одоо судалгаад нэг хүн 4-6 одоо томоогийн халдварт өртдөг гэдэг тийм одоо судалгаа байдаг. 4-6 одоо өртөөд тэр хүн шинж тэмдэг илрэх хүндрэх нь тухайн хүний одоо бие организм онцлогоос одоо хамаарат одоо өөр байдаг. Тэгэхээр тийм ч учраас бид нар зорилттой бүлэг гэдэг юм хүлээж аваад бүгдийг вакцинжуулж бас болно. Гэхдээ бид нар тэр бүгдийг вакцинжуулж ирснээс зорилттой бүлэг рүү вакцинжуулах юм бол арай хүндрэл нөгөө эндэгдэл маань ас урсан сэргийлэх одоо ач холбогдолтой байгаад байгаа учраас одоо яг нөгөө зорилттой бүлгээ вакцинжуулахыг одоо зөвлөнө. Тэгэхээр яг одоо толгой дараалан бүгдээрээ вакцин хамраг гэж хэлэхэд бол бас хэцүү. Таш багамдаа энэ хүн тасны төрчтэй юм. Өргөмж сэргийлт юм болоод өргөмж бус сэргийлтийн аргууд гэж одоо халдварт өвчний үед сэргийлтийн арга хэмжээнүүдийг авдаг. За саяны хэлдгэр бол өргөмж сэргийлт бол мэдээж вакцин байж байгаа тийм ээ. Вакцинаар бид нар тодорхой хүн ам зорилттой бүлгийнхэн хүн амыг вакцинжуулж байгаа. А өргөмж бус сэргийлт буюу амьсгалын замын халдваруудын үед маск зөөх, мөн дархлаагаа дэмжих, дулааны уйлдрал, тохируулан хувцаслах. За энэ арга хэмжээнүүдийг бол хувь хүн болгон авч хэрэгжүүлснээрээ тухайн энэ амьсгалын замын халдваруудаас бол бас сэргийлэх боломжтой. Тэгэхээр иргэд олон нийт маань одоо энэ улирал тогтуулаад хийж байгаа вакцинд зорилттой бүлгийнхаа хүүхдүүдийг хүн амыг одоо хүндрэх эрсдэлтэй гэдэг энэ судалгаагаар нотлогдсон байгаа эдгээр хүн амаа дархлаажуулаад харин бусад бүлгийн хүн ам бол одоо сэргийлтийн өргөмж бус гэдэг энэ аргуудыг бас давхар хэрэгжүүлэх ийм зөвлөмжийг бол мэргэжлийн байгууллагуудаас өгдөг. За энэ жил томоогийн 300 мянган хүн том вакцин хийхээр төлөвсөн. За зорилттой бүлгийн иргэд буюу бага насны хүүхдүүд, архаг хүч өвчтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, мөн 65-аас дээш насны ахмад наснуудаас вакцинжуулалтанд хамрагдах боломжтой байгаа. Тэгээ улс орондоо ерөөс дархлаажуулалтын ажил эхэлсэн байгаа. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад дээр хүмүүс мань очиод хэлэх боломжтой юм байна. За ингэснээр тодорхой хүндрэлээс олон эрслээс бас сэргийлэх боломжтой гэдгийг манаас өнөөдрийн ирсэн очиж та бүхэнд өгсөн болоо гэж бодож байна. За манай студид халдвар төвчл судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга Даш Багам, за мөн халдвар төвчл судлалын үндэсний төвийн томоогийн үндэсний нэгжийн эмч давхар судлаач Урд Насан, за мөн нийслэлийн эрүүл мэндийн газрын нийтийн эрүүл мэндийн өвчний хяналт сэргийлтийн хэлцээний дарга Болормаа нар ирж үзэгч та бүхэнд бас мэдээлэл өглөө. Ингээд хүрэлцээрсэн зочдтой маш их баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хамт байсан баярлалаа.